За сайн байцгаана уу. Гал морин жилийн сар шинийн мэндийг дэвшүүлье. Монгол ардын уртын дуу, айзан уртын дуу, ихэн зам твийн наран дуу бол эртээр үеэс өдийг хүртэл манайд одоо Монголд уламжлан ирсэн ийм сайхан уртын дууны нэг ээ. Энэ уртын дуу маань одоо дээр үеэсээ ах уу болон одоо дээр үед монголчууд маань нараа хөндлөн биширч дээдэлдэг байсан учраас одоо үүнээс үүдэлтэй энэ дуу үүсэж бий болсон гэж хүмүүс ярьдаг. Альберт нөгөө сансрын нисгч гөрөө өгч байгаа хэлсэн байд юм лээ. Анх нөгөө сансарт нисээд яг нөгөө дэлхийг дээрээс ингээл толдоол харахад ингээл нэг бодогдсон гэж байгаа. Хамгийн түрүүнд энэ уяхан зам битүүн нэр гэж энэ дуу. Гэ дэлхийг дээрээс толдоход нэрэл уях юм а гэж. Ямаач онч хэлсэн үгээ гэд. Үнэхээр л юм ухаалаг юм сайхан ард түмний үрс хүүхдүүд юм да бид бүхэн тийм ээ.
Монгол түмэн сар шиндээ сайхан шинэлцгээж байна уу. За одоо ингээд дараагийн уран бүтээл маань болохоор Эклен дээдлэн биеийн биелэгсэн бүжиг маань байгаа. За энэ бүжиг маань болохоор Монголын уламжлалт өв соёлын төмийн чуулгын бүжиг ангийн багш бүжиг дэглэж соёлын тэргүүний ажилтан тогтоохны сод гэрэл багш маань дэглэн найруулсан. Хөгжмийг болохоор за манай уламжлалт өв соёлын төмийн чуулгын хөгжимчд болон хил хуурч битбокс наран дэлгэр олон түмэнд танигдсан нэр нь бол Рэй битбокс Рэй тийм тайзны нэр нь. За энэ хүний маань хөгжим ингээд ийм сайхан уран бүтээл байгаа. Тэгээд яг бүжгийн маань одоо Эклен дээдлэн биегээ биелэе гэж яагаад нэрлсэн бэ гэхээр баруун Монголын угсаатны баяд, урайхаа, торгууд, хотон бие биелгээ маань ерөөсө ширэн цартай эхэл хөгжмийн маань татлаган дээр одоо биеийн биелдэг. Тэгээд ийм учраас нөгөө Эклен дээдлий гэсэн тий одоо манай дэглэч юм маань тий өөрийнх нь хайрсан нэр нь тийм ээ 2024 онд баха тий 2024 онд тий одоо Монгол улсын ардын жүжигчин соёлын урлагийн сургуулийн хүндэт профессор Дунжаагийн Нанжид багшийн маань нэрэмжит олон улсын анх дугаар уралдаанаас гран при шагналд хүрсэн юм байхaltaа бүтээл байна. Тий одоо манай төмийн чуулгын бүжигч маань яг тэр одоо олон улсын анх дугаар уралдаанд бие биелгийн анх дугаар уралдаанд одоо оролцож уг бүтээлээрээ гран при тэр жилдээ гран при шагналыг хүрсэн юм сайхан одоо амжилттай тийм бүтээл байна да. Төмийн чуулгын маань уран бүтээлч яг нөгөө манайх чинь Монголын уламжлалт өв соёлоо яг барьж тэ яг бие биелгээ ямар байх хэвээр уртын дуу одоо хөгжим морин хуур хөөми гэдэг яг тэр онцлогоо харуулдаг болохоор яг уг нөгөө Эклен дээдлэн биегээ биелэн маань одоо яг энэ нэрэндээ тэ чуулганхаа одоо тэр өв соёлыг хатгалж байгаа нэрэндээ түлхүү дүүцэж очиж байгаа уран бүтээл учраас маш өндөр үнэлгээтэй уран бүтээлийн нэг юм аа. Бас бүжигчид бид нар өөрсдөө ч бас энэ бүтээлээ бүжиглэхтэй их жаргалтай байдаг тий. За ингээд үзэгч та бүхэн маань энэхүү Эклен дээдлэн биегээ биелцгээ уран бүтээлийг маань таалан болгоно оо.
хөтөлбөрийн ивент тэтгэгч уламжлал шинжилгээг хослуулан бүтээв. Апу хувьцаат компани. Өв соёлоор холбогдох сар шинийн урамшуул эхэллээ. Unitel. Өсгөөс суусан өв соёл урсан өнгөрөх цаг хугацаанд үнцэн болон ургаж өнөөдөрт амьдран маргаашийг бүтээн. Дахин давтагдашгүй уламжлалыг бид өөрсдийнхөөрөө шинжилэн өвлүүлдэг. Уламжлал шинжилгээг хослуулан бүтээв. Сэтгэл дүүрэн сайхан шинэлээрэ. Сүү хувьцаат компани. Сэтгэл дүүрэн сайхан шинэлээрэ. Сүү хувьцаат компани. Малчтын хөдөлмөрийг шингээж Монголын өглөөг ундаална. Апу Dairy Монгол сүүний үйлдвэр. Сар шинээрээ санхүүгийн ухааныг өвлүүлээ. Happy Family, Happy Lunar. Нарын залгисан бүсгүй цувралын бүх ангийг Univision хит цуврал кино багцаас хүлээн авч үзээрэй. Сар шинийн баярын бэлэгтэй урамшуулалт худалдаа Асар шопод эхэллээ. Нэмэлт зүүн найруулдаг автомат машин, Lysine 5-тай иж бүрдэл багц, олон үйлдэлт тоос сорогч гэх мэт сонгогдсон гэр ахуйн бүтээгдэхүүнүүдэд бэлэгтэй. Урамшуулалтай бэлэгтэй худалдаа 2 дугаар сарын 24-ний дуустал үргэлжлэнэ. Та бүхэндээ сар шинийн мэнд хүргэе. Асар шоп. Эднэр үнэхээр энд хооллох юм уу? Би таана. Чи таадахлын мөнгө авчихсан юм уу? Үгүй, надад мөнгө байхгүй. Тэр чи юу гэсэн үг? Мөнгө төлөхгүй зүгтий гэж үг. Ухаан алдаа юу? People and Meat. Уран сайхны кино бүх IPTV-гээр. Сар шинээрээ санхүүгийн ухааныг өвлүүлээ. Happy Family, Happy Lunar. Эдэнд ямар ч тодтол хэрэггүй. Бүгд мэднэ. Амар. Малчтын хөдөлмөрийг шингээж Монголын өглөөг ундаална. Апу Dairy Монгол сүүний үйлдвэр. Сэтгэл дүүрэн сайхан шинэлээрэ. Сүү хувьцаат компани. Байгалийн шимийг шингээсэн шимт сүүтэй золгоё. Сүүн соёлыг түгээгч сүү хувьцаат компани. Үзэгч олондоо сар шинийн мэнд дэвшүүлье. Энэ удаа миний дуулж байгаа Монгол ардын дуу Талын 5 толгой гэдэг дуу бол одоо Монгол түмний дунд хийхэн түгсэн яг төв халах ардын дууны шинжтэй юм дуу юм байнамаа. Тэгээд дуулалтын хувьд бол ер нь нэлийн тэм 50 уужууд дуулагддаг дууны төрөлд орно. Утгын хувьд бол цэргийн алс хол, цэргийн албанд явсан хайртай үнээс хамгаалж дуулсан байдаг. Тэгээ магадгүй одоо хээр талд хинч сонсохгүй тийм газар ер нь бол өөрийн сэтгэлийг илэрхийлж дуулж байгаа болов гэсэн тийм хэм маяг бол харагддаг дуу юм байна. Тэ одоо энэ удаагийн хувилбар дээр бол дан ганц одоо ширэн цартай хууран дээр Эрдэнэ цувттай хоршид тоглож байгаа. За тэгээ миний хувьд бол бүр хүүхэд байхдаа 3 дугаар ангид анх нутгийнхаа одоо ардын авьяастан буурай Цэндум гэдэг хүнээс очиж сурж тухайн үед сургуулийн урлагийн үзлэгт энэ дууг дуулж исэн юм байгаа. Тэрнээс хойш бол дуулахгүй байжгаад төмийг чуулгатаа дуучнаар орсноос хойш төмөнхийг чуулгахаа тоглолтод одоо энэ дууг дуулж эхэлсэн юм аа. За ингээд Талын 5 толгой хэмээх сайхан ардын дууга та бүхэндээ хүргье. Талын 5
За та бүхэндээ айлчлан ирж буй гал морин жилийн мэндийг дахин дэвшүүлье. Бид бүхний та бүхэндээ хүрэх дараагийн уран бүтээл маань бол үндэсний өв соёлын төмөйгч чуулгын тал нутгийн залуус сайхан уран бүтээл бий. За тэгээд уг уран бүтээлийн маань болохоор яг уламжлалт өв соёлын төмөйгч чуулган бүжиг ангийн багш, бүжиг дэглэгч, соёлын тэргүүний ажилтан, тогтоохны цоод гэрэл багш маань дэглэн найруулсан. Хөгжмийг болохоор Монгол Улсын гавьяа цэцгэлтэн шатрын үлзий багш маань одоос хөгжмийг зохиосон байгаа. Тэгээд одоо уг хөгжмийн маань найруулгыг үлзий багш маань бичгтээ тал нутгаас баруун нутаг руу ингээд нүүдэлж явж исэн бүсгүйн тухай одоо энэ нэг хөгжмийг зохиохдоо тэр бүсгүйг бодож бичсэн юм байна. Тухайн уран бүтээлийн маань яг өөрөө содгорл агштай хэлэхдээ тэгж бодсон гэж байгаа. Нөгөө тал дээр залуучууд хоорондоо ингээ уралдаад, морин дээр давхилдаад хоорондоо уралдах эсвэл ингээ нөгөө бас давхар нөгөө эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хоорондын одоо тий хайр цэглэлийн холбоо юуг харуулах зорилготой одоо эрэгтэй эмэгтэй хоёр маань төрүүлж гоцолж гарч ирдэг штэ тий. Яг ийм утга санааг агуулж энэ бүжиг дийлсэн юм байна лээ. Тэгээ одоо бүжигчд маань бүжиглэхтэй ч гэсэндээ тий уран бүтээлийг хийхдээ яг өөрсдийгөө морин дээр давхиж байгаа мэтэр төсөөлж би энэ уран бүтээлд үнэхээр их хайртай. Би анх нөгөө 2018 онд төмөйгт бүжигчнэр орж исэн. Тэр үед яг анх яг дэглэлтэнд цуг байсан болохоор энэ уран бүтээлтэй үнэхээр их хайртай. Тэгээд тэр ондоо яг багшийнхаа тий сод гэрэл багшийнхаа нөгөө тайлан тоглолтод нь орж бүжиглж илаа. Дараа нь 11 сард Баянгор аймгийн тийш тэмцээнд ороод бид нар чинь нэгдүгээр байранд орж илаа. Тэр чинь нөгөө төв болохын нэрт бүжигдэглэж дэлэгд орж нэрмжт мэржлийн бүжигчтэй улсын анх дахь уралдаа гэж болсон. Тэр нэрээ явж исэн байна. Яг нэгдүгээр авч исэн. Нэгдүгээр байранд орж исэн байна. Их гоё бүжиг шүү. Тий. Одоо тэгээд энэ сайхан уран бүтээлээ хэдүүлээ толилуулах уу тий? За тэгээ тий. Та хэд маань таалан сойрох нөө.
Баярын хөтөлбөрийн ивент төлөгч өв соёлоо түгээж хамтдаа төрүүлж алах нь Unitel Group. За та бүгдэд хүргэх дараачийн уран бүтээл бол Монгол ардын богино дуу Аргагүй ямаг гэж дуу байна. Энэ сайхан дууг одоо төвөгч болгон өртөнд орчин бүжигчтэйгээ хамтран тоглоход бэлэн болоод байна. Та бүдтэй одоо ятг болон шанс хөгжмөр хамсаргаж та бүдтэй өргөн барих болно. Дуулсан тий. Тэгэхээр энэ яг уу зүгээр одоо энгийн хүмүүсүүдийн урд нь дуулж исэн дуунаас арай өөр болгоод бас юм хоёр хөгжмөнтэй тэгээд хоёр аяар бас ингээд хамтдаа дуулж бас үзэгчтэй хүргүүл бас зүгээр юм болов уу гэж бодож ирсэн юм аа. Юу хэдэн аялалтай юм бэ? Ер нь миний сонссноор бол нэг 3 аялал байдаг гэж хүмүүс ер нь дуулж исэн тий. Тэгэхээр яг уу бит хоёрын хувьд бол хоёр аяар нь дуулсан. Тэгээд одоо чиний хувьд бол яг хүмүүсийн дуулдаг мэддгээр нь тийм ээ. Чи нэг аял та. Нура чие ла хүндөхгээд байна уу да гасагэдэг амтэн чин хөрөх хил болгондэ ла хөр химиндэ хөө гэж нэг аюу те. Энийг бол ер нь нийтлэг дуулдаг. Нийтлэг дуулдаг тийм. Миний хувьд болохоор арай жоохон ийм хүрээ маниартай болгож шанцтай дуусан байгаа. Яг бидний хайсгээс нэг жоохон аялаа. Даллуура чи да хөлдөхгээд байна уу да хөө загас гэдэг амтэн чинь хөргил болон доо да хөр химиндэ хөө хөлдөхгээд байна уу да нугасагэдэг амтэн чин хөрөх хил болгондэ ла хөр химиндэ 노츠해 지게 라 하늘 상비 등에 호이로 아르체우기 암머락은 문노소도 문슈데 다 홀 힘인데 호호호 달래지게 훌뜨흐게 대바노다 작아서게 뜨가 암튼 진 호르기도 벌런다 다 호르힘인데 호호호 달돌아지게 다 한날라선 나비등 허이러 하라가 주기야 마라가 문너서도 문쇼대
Баярын хөтөлбөрийн ивент төлөгч өв соёлоо түгээж хамтдаа дөрвөлж алхах нь Unitel Group.
Сэтгэл дүүрэн сайхан шинэлэрэ. Сүү хувьцаат компани. Өв соёлоор холбогдох сар шинийн урамшуул эхэллээ. Unitel. Өсгөөс суусан өв соёлд урсан өнгөрөх цаг хугацаанд үнцэн болон ургаж өнөөдөрт амьдран маргаашийг бүтээн. Дахин давтагдашгүй уламжлалыг бид өөрсдийнхөөрөө шинжилэн өвлүүлдэг. Уламжлал шинжилэлийг хослуулан бүтээв. Сэтгэл дүүрэн сайхан шинэлэрэ. Сүү хувьцаат компани. Малчтын хөдөлмөрийг шингээж Монголын өглөөг ундаална. Аподери Монгол сүний үйлдвэр. Сар шинээрээ санхүүгийн ухааныг өвлүүлээ. Happy Family, Happy Lunar. Учран золгох мөч бүхэн хамгийн сайхан. Сар шиндээ сайхан шинэлэрэ. KFC. Нарын залгисан бүсгүй цувралын бүх ангийг Univision-ийн хит цуврал кино багцаас хүлээн авч үзээрэй. Kidsland тоглоомын дэлгүүр сар шинийн баярыг тохиолдуулан эрэгтэй эмэгтэй хүүхдэд зориулсан олон төрлийн тоглоомуудаа нэг дээр нэмэх нэг урамшуулах худалдаа зарлаж байна. Kidsland тоглоомын дэлгүүрээс бяцхан үрсийнхээ бэлгийг сонгоорой. Сар шиндээ сайхан шинэлэрэ. Жон Сүнжи гэдэг. Танилцахад таатай байна. Сүнжигийн биед яаж яваад чөтгөр орчихсон юм. Ready PC онцгой бүх IPTV-гээр сар шинээрээ санхүүгийн ухааныг өвлүүлээ. Happy Family, Happy Lunar. Эдэнд ямар ч тодтол хэрэггүй. Бүгд мэднэ. Амар. Малчтын хөдөлмөрийг шингээж Монголын өглөөг ундаална. Аподери Монгол сүний үйлдвэр. Сэтгэл дүүрэн сайхан шинэлэрэ. Сүү хувьцаат компани. Сүүн соёлыг түгээгч Сүү хувьцаат компани. За ингээд үндэсний өв соёлоод шимтэн үздэг Монголынхаа ард түмэнд сар шинийн мэндийг дахин дэвшүүлье. За ингээд дараагийнхаа төлөвлөх уран бүтээлээ маань авраг зэрэг гэсэн сайхан уран бүтээл байна. За тэгээд уг уран бүтээлийн маань болохоор Соёл урлагийн их сургуулийн бүжгийн багш, доктор, профессор Мөнгөн цэцэг багш маань дэглэний харилсан. Дуу нэдэг. Авраг зэрэг тэгээд ардын жүжигчин Чингис хааны жаргал сайхан гэдэг тий. Тэр дуусчин маань авраг зэрэгт дуу байдаг. Тэгэнгүүт бидний одоо энэ авраг зэрэгт бүжгийн бүтээл маань болохоор авраг зэрэгт балхаж байгаа зохиосон аян дээр бүжгийн бүтээл болж гарсан бас нэг тийм онцлогтой бүтээл байна. Тэгээ энэ уран бүтээл маань 2010 онд анх тавигдчихсэн. Одоо Мөнгөн цэцэг багш маань яг энэ морины энэ хөдөлгөөнийг тий яаж илэрхийлэх үү, бүжигчдийн ур чадварыг яаж энэ хөдөлгөөнөөр уран чадвар харуулах уу гэж бодож өөрөө энэ бүжиг хийсэн. Одоо бүжигчид дандаа хоорондоо ярьдیں۔ Да тий бас нэг аюу бүжигчдийн уран чадвар хурд хүчийг нэлээд шаардсан. Чангалдаг бүжигч. Чангалдаг гэж ярьдаг. Тэгэхээр нэлээд ур чадвар шаардсан ийм бүжиг байдаг. Тэгээд одоо 2010 онд хийгдснээс хойш яг л одоо анхны дэглэл дээр одоо хүртэл бүжиглэгдэж байгаа. Авраг зэрдийн нөгөө төгсгөлийн хөдөлгөөн байдаг шүү дээ. Одоо гар, хөл, толгой гурав зэрэг хөдөлдөг. Жижигээсээ том руу. Ингээд хөдлөө яваад шүү дээ, тий. Тэр л нэг яг төгсгөлийн юу болохоор яг бүжигчтэй ур чадрыг маш сайн шалгасан
тиймэрхүү хөдөлгөөн болов гэж боддог. Яг авраг зэрд энэ хөдөлгөөн дундаас миний төгсгөлийн тэр хөдөлгөөн их онцлог юм шиг санагддаг надад. Одоо бас эргэлтэй байна л да тий. Эргэлт бас ингээд одоо зүгээр энгийн эргэх биш ингээд доошо одоо суухтаа ингээд доошо дүүг үрдэж эргэх, хавирган хаялгаа ингээд хайж эргэх. Билгээний одоо үндсэн хөдөлгөөнийг бас алдахгүй байгаа хэрнээ эргэлттэй ингээд давхар ороод ирдэг тий. Одоо тэр хөлийн тавилттай аим хурдтай ингэж тавил. Ер нь бол бүжигчдийн хөлийн хүч хурд нэлээд шаардсан бүжиг. За тэгээд энэ сайхан хурд хүч шаардсан сайхан уран бүтээлээ та бүхэн маань таалан сойрхноо. Баярын хөтөлбөрийн ивент тэтгэгч уламжлал шинжилгээг хослуулан бүтээв Апу хувьцаат компани. Сайн байцгаана уу та бүхэндээ гал морин жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье. За бид бүхний дараагийн хүргэх уран бүтээл маань
Монгол орны маань хоймор нутгийн зон олон болсон дархад ардын дуу Болгооч хоёр хэмээх дуугаар сар шинийн мэдлэгээ дэвшүүлж байна. За Болгооч хоёр дуу маань бол одоо ардын дуу төрөлдөө хошин шог дуу аман харилцаа дуу гэж явдаг байгаа. За энэ дууны тухайд бол бид хоёроос одоо харилцаа дуу ингэж олж дуулахад нэлээд эрэл хайгуул судалгаа хийсэг. Тэгээд яг бичлэг нь болохоор одоо Монгол Улсын гавьяа жүжигчин Дайрамай гавьяатын Хүсгэлийн Дайрамай гавьяат Амар сайхан ах хоёрын хоршиж дуулж байгаа энийг үзээд тэгээд тэрнээс хоёлаа сурсан ерөнхийдөө болохоор тэгээд хөгжимчтэйгөө нийлээд энэ жилээс одоо манай урын санд ингээд орж байгаа дуу байгаа. Бид тэр болохоор одоо ингээд бичлэгээ явуулаад Монгол Улсын гавьяа жүжигчин Мөнхбаатар ахаасаа Мөнхбаатар ах манаас манай нэг чуулгад одоо ингээд 10 хэдэн жил ажилласан бүтээлч байгаа. Тэгээд зөвлөгөө аваад ахаа яаж дуулахаараа яхаараа нэхээрээ гэдгсэн хиллэгний хувьд бол ингэж дуулахаараа гэд битээр тас зөвлөгөө өгсөн. За ингээд та бүхэндээ энэ уран бүтээлээ өргөн барья. Болгооч хоёр. Болгооч хоёр. Hãy subscribe
Hello.